Дэмий сангийн талаарх өөрөө бодож өгдөг сэтгэлээсээ болцож. За баярлалаа. 100-аас Дэмий санг одоо байгууллагад 30 жил болсон. Тэгээд тийм учраас одоо эдгээр хамт олон эрүүлийн аж аргал сайн сайхан бүхний хүсье ирээё. Тийм 30 жилийнх нь тохиолдуулаад одоо эдгээр сан сэтгэл хэлэхэд бол эднийх бол одоо олон улсын баталгаатай хугацаатай улсын нөгөө юугаар баталгааж ирсэн тийм олон төрлийн эмийг биш үү ард түмэндээ одоо юу хийж үйлчилдэг. Тийм учраас эднийхийг бол одоо үр удам үр хөвгтөрөө байнгын үйлчлүүлдэг. Тийм сайхан хамт олон. Тэгээд эднээд одоо үйлчилж байгаа энэ үйлчлэгч эдгээр нь бол бүгд хүнтэй сайхан харьцдаг. Хүнийг одоо хөвсөн залуу гэхгүй тэг хүний төлөө гэсэн тийм сайхан сэтгэлтэй хамтан олон учраас эднийхийг бол одоо үйлчлүүлэх дуртай. Тэгээд ийм солонгосоос бол одоо бидний насны залуучуудын эрүүл энх байхын төлөө одоо орчин үеийн тийм шинэлэг юмнуудыг гаргаж үйлчилдэг. Артик өдөр байхгүй тийм сонголттой юм байдаг учраас тэр нь бол маш их давуу харагддаг. Тийм учраас эдгээр одоо би бол эрүүл сар бол их сайхан, эрч хүчтэй, энергитэй ингэж сайхан явж байна. Тийм учраас эдний хамт олон 30 жилийн тохиолдлуудад дахин баяр хүрэх аргагүй тийм сайхан хамт олоо. Эмч танд эм бичээд өгчдөг. Та эмийн сангаас ирээд эмээ авнаа. Тэгэхээр зэрэг эмийг яаж уух вэ? Хэрхэн уух вэ? Хоолны дараа юу, өмнө үү, усаар даруулах уу, даруулахгүй юу гэдэг ингээд зөвлөгөөнүүдийг эмийн санч нар, эм зүүч нар бас их өгдөг. Тэгэхээр 100 насных яг юм эмийн таныг худалдаж авч байгаа эмэн дээр одоо ямар шиг зөвлөгөөнүүдийг өгдөг. Хэр бэ? Байж юу яадаг болсон? Байж. Одоо юунаас эмчээс эмийнхээ бичгийг авчираад эднийхээс авахтаа эмийг тэдний дараа тэгж уунд ингэж уун гэж аюул сайхан тайлбар өгдөг. Эдгээр бол юу ч мэдэхгүй ирж явсандаа яаж явах юм асчдаг байхгүй юу. Тийм учраас та ингэж уун ийм цааврын дараа хоолны дараа хэдэн минутын дараа гэдэг. Тэр нөгөө эмээ бүр давхар танд ингэ бие махбод чинь ингэж үйлчлээ шүү гэд. Тэгэхээр нөгөө эмээ ууж байгаа хүн чинь тэр тайлбараас болоод биш үү. Өрөөшөө эдгэрэл бидэнд их сайхан үйлчлэж гэнэ үү да гэж хүний хувьд би боддгоо. Та 100 насныг сонгосон шалтгаан юу? Гэр ойролцоо байдгүй ямар шалтгаанаас юу? Манай ах бол одоо би энэ Монгол аваад ажиллаж гэр одоо бас их ойрхон учраас эдний одоо байнгын түнш болсон. За та ингээд 4 үеэрээ үйлчлүүлж байна гэж штэ тий. Тий одоо би өөр ажтэй охин ингээд хүргэн бүгд одоо эднийхээс үйлчлүүлээд ингээд сайхан явж байгаа. Тий. Одоо танаа 4-р үеийн одоо тэр ачцээ нэр тухайлбал 100 насны эмийн сангийн ямар үйлчлэгээ, ямар бүтээгдэхүүнийг хэрэглэдэг юм болов? Эдгээр яг өөрсөндөө таарсан ачсээ маань бол одоо тэр дархлаа дэмжих одоо ханаа тамуу үрж яхад одоо ямар юмас хамгаалт хийх үү яах вэ? Тийм эмээ чинь эднийхээ шууд нөгөө жоохон ачсээтэй одоо 1-р ангид орж байгаа охиндоо очигддаг. Тэгээ хөөрхөн эрүүл сар бол хөөрхөн тэгдээд гүйж явна шүү дээ. Тийм үсэлтийн витамин гэдэг тийм. За. За болно доо. Одоо яа. Та сууж байгаа